бүх трейдерүүдтэй шинэ 7 хоногийн мэнд. Энэ 7 хоногт алт болон газрын тосн дээр задрал орох боломжтой харагдаж байна. Энэ 7 хоногт бидэнд онцлох ямар мэдээнүүд байгаа вэ? 3 дахь өдөр 8 цагаас Core CPI мэдээ байгаа юм байна. Хоногийн 4 дахь өдөр 8:30-аас Core PPI мэдээ байгаа юм байна. Харин 5 дахь өдөр 10 цагаас Consumer Sentiment, Inflation Expectations гэсэн мэдээнүүд байгаа юм байна. За, алтнаасаа эхлэе. Алт 1 сараас хойш 2955 гэдэг ханшнаас доотлын еврол 2834 гэдэг еврол дээр ирсэн байна. Өмнөх мэдээнийхэн тайлбараар хэдүүлээ 2850-аас 2800-ийн хооронд орж ирнэ гэж таамаглаж байсан бол ханшин дээр очсон байна. Евролоос 2930 өсөд 2895-аас 2930-ийн хооронд хэрэлтийн төлөв үүсгэж байна. Энэ 7 хоног хэрсэн бол энэ 7 хоногт задрах ёстой. Бидний харж байгаагаар өмнөх 7 хоногийн хэрэлт нь өөрөө доошоогоо эхний ээлжинд 2860 гэсэн евролыг очиж шалгаад тэрнээсээ буцалтынх нь өсөлтөнд 2980 руу явах боломжтой гэж харж байна. Crude oil буюу хар алтны хувьд 2022 оноос хойш хийгдсэн 64-өөс 65 гэдэг еврол дээр ирчээд сэтэрэхгүй юу гэсэн маш анхаарал татсан зэг дээр байгаад байна. Энэ 64-өөс 65 гэсэн евролыг сэтлэхгүй бол бид нэр эхний ээлжинд 68.90 69.80 тэгээд бидний макстаа хансааш 75 дээр очих боломжтой гэж харж байна. Хэрвээ 64-өөс 65 гэдэг евролыг сэтэлсэн тохиолдолд бид нэр доошоо 52-оос 55 гэсэн ханшны хооронд очно гэж бодож байна. Хэдүүлээ крипто зах зээл дээр анхдагч болох биткойнийхэн талаар ярилцгаая. Биткойн нь 24 оны 12 сард 109,000 $. Дээр хүрээд 2025 оны 2 сар хүртэл 109,000-аас 92,000 хооронд хүртэл хэрж байсан байна. Харин 2 сарын сүүлч гэхэд биткойны 92,000 гэсэн ханш өрөөс сэтэрч доошоо 78,000 гэсэн еврол руу тэмүүлсэн байна. Энэ евролыг бид нэр хансан еврол гэж үзэж байгаа боловч цаашдаа дахин шалгалтаар 72,000-аас 73,000-ийн хооронд дахин нэг шалгалт орж ирэх боломжтой гэж үзээд байна. Энэ еврол нь том өсөлтийн өмнөх хамгийн сүүлчийн еврол байх боломжтой гэж үзэж байна. Харин цаашдаа 101,000, 114,000, тэгээд 124,000 гэсэн ханшнууд руу тэмүүлнэ гэж таамаглаж байна.